За сайн байцгаана уу. Дахиад нэг Канадын амралтын өдрөөр уулзч байгаа таатай байна. Энэ удаагийнхаа Канадын амралтын өдрөөр 10 жил Канадын 10 жил ямар байдаг талаар ярих гэж байна. Тэгээд надтай хамт яриа өрнүүлэхээр 10 жилийн хоёр хүүхдээрээ суусан байна. Сайн байна уу? Намайг Сонсоо гэдэг. Сайн байцгаана намайг Бобо гэдэг. Одоо Сонсоо Бобо хоёр маань ерөнхий танилцуулга яваад тэгээд нэг мөсөн 10 жилийн талаар ярьцгаая. За. Би бол энэ private high school сурж байгаа. Alexander School гэдэг нэртэй сургууль сурж байгаа. Тэгээ одоо 18-тай. Homestead байдаг хүүхдээ наа. Хувийн сургууль сурж байгаа. Homestead байдаг гэдэг нь энд байдаг айлын өрөөг түрээсэлж байж байгаа хүн байна. Энд байдаг айлын 10 жилийн хүүхдийг аваад байлгадаг шүү дээ. Ингээд харж мараад хоолунд өгөөд тэгээд өөрөө түрээсэлж байдаг хүүхдээ наа. За. Ирээд хэр удаж байлаа? Хэзээ ирсэн лээ? Өмнө жилийн 10 сарын 16-нд ирчээд тэгээд сая зуны амралтаараа явчаад ирсэн. Ер нь нийлээд нэг жил гарсан болж байгаа. Жил гарсан болж байна тийм. За. Бобуга сонсё. Намайг Бобо гэдэг. Би ирээд 2 жил болж байгаа. 10 дугаар ангид ирсэн. Одоо 12 дугаар ангид сурдаг. Канадын public school сурдаг байгаа. Улсын сургууль сурж байгаа. Гэр бүлтэйгээ хамт ирсэн болохоор энд анх тасгад бол амар байсан. За, одоо ингээд ерөнхий бол танилцуулах нь юм. Манай Бобо болохоор улсын сургууль сурж байгаа. Сонсоо болохоор хувийн сургууль сурж байгаа. Анх эрэхтэй англи хэл хэр сайн байсан бэ? Ер нь анх эрэхтэй бол бүр англи хэл ярьдаг байсан, бүр бичдэг байсан. Англиар ярихгүй, бичихгүй. Ер нь бол муу. Сонсоо. Өөрөө төвшинг мэдэхгүй. Гэтэ яг Монголд байхдаа ярьж марихаар ингээд сайн мэддэг юм шиг мэддэггүй юм шиг болохоор ярихаасаа ичиж мэддэг гэсэн юм байна. Тэгээ яг энэ ч ирээл тэгвэл яг угаасаа ярих ёстой болчихно. Тэгэл яг угаасаа 1 2 3 яриад эхлэхээр нүур хагараал. Тэгэл яг нэг өөрийгөө ойлгочтой юм шиг. Тэгээ Монголд бол угаасаа тэгэл найзууд байхад хүртэл тэгдэж шүү дээ. Ингээл англиар ярих чи яадаг болцсон. Ингээд шоолж моолол гэдэг ус. Яг тэгэхээр ер нь ийшээ ирээл ер нь хэлээ ойлгосон шүү дээ. Хэр удажээж сайжирсан чиний бодлоор? Яг нэг гайг болоход нэг сар марын дараа нэг хүмүүнтэй бол найз гадаад найзтай болол. Тэгэл угаасаа ойлгохгүй юм дүнгэж ирчээд юм ойлгохгүй болчих штэ. Хичээлээ. Тэгвнгут тэгээд анханасаа л нэг найз байцтай байсан гэрлээ. Тэгэл яг яриад эхлэнгут гайг болол сар марын дотор бол гайг болсон. Миний хувьд болохоор эхлээд би ирээд энэний дараа би шалгалт өгсөн байгаа. Төвшин тогтоох шалгалт өгсөн. Мат англи хэл хоёроо төвшин тогтоох шалгалт өгөөд тэгээд өөр сургууль дээр очиж өгөөд тэгээд тэр сургууль дүнгийг гаргасныхаа дараа намайг өөр сургуулиа хуваарлдаг. Дүүргийнхаа сургуульд орно гэсэн үг шүү дээ. Тэгээд тэндээс болохоор миний англи хэлний төвшин, миний математикийн төвшин, миний хичээлийн төвшин гаргаад ирсэн байсан. Тэгээд би консультантайгаа уулзсан. Хамгийн их хичээл авахаас консультантайгаа уулзсан. Хичээл сонголтын дээр тусдаг. Ямар хичээл сонгохгүй гэд бид нар зөвлөгөө өгөх консультер гэдэг байхгүй юу. Тэгээд уулзаад бол миний төвшин бол тийм амар ал сайн биш. Шууд энгийн англи хэлнийхээ англи бол орж болохгүй. Тэгээд маань сурвалт ELL гэж анги байдаг. Англиар чөлөөтэй ярьж чадахгүй, шууд бичиж чадахгүй хүмүүстэд зориулсан ELL 1 2 3 гэдэг анги байдаг. Энийгээ дуусгах чадах юм бол regular англи хэл авч өгнө. Тэгээ би бол ELL 2-оос эхэлсэн. Тэгээ энэ болохоор бүтэн улирал байдаг. Writing, reading гэдэг хоёр төрөлтэй. Тэгээд нэг улирал аваад дуусгасан юм уу? Хоёр улирал авна. Заавал бүтэн жил гэсэн. Тэгээ social анги бас заавал авах хэрэгтэй. Заавал Канадын social. Чи тэгээ 2 жилийн ELL авсан юм. Үгүй. Эхний 10 дугаар ангитай болохоор ирээд ELL 2. Тэр чинь эхний улирал 2 дахь улирал тэр чигээр ELL байсан. 10 дугаар. 11 дугаар анги болохоор transition гэдэг ELL 3. 3 нь болохоор одоо арай нөгөөдгөөс арай дээр. Тэгээд 11 дэх болохоор би summer school авсан байхгүй юу? Summer school нь болохоор зүгээр яг хичээл бүр амарсны дараа 7 сараас 8 сар хооронд ганц сар байдаг. Тэгээд одоо бол ердийн англи хэлээ үзэж байгаа. Одоо л хичээлээ олж чөлөөтэй ойлгоно. Ирээд бол юу ч ойлгохгүй бүр солиорсон. Бүр галзуурсан. Багшийнхаа юу яриад байгааг мэдэхгүй урдаас ингээд дуутахаар баг нэрээ мэддэг хүн шиг. Одоо атгаж байгаа. 10 дугаар ангиас юм ойлгож эхлээл. Найзуудтай олж эхлэв. Тэгэл хамгийн ихэнд бол найзуудтай амар хэрэг болсон. Ярахад амар тусалсан. Ирээд бол би бол шууд ярьж чадахгүй дандаа Google Translate ашигладаг байсан. Хэдэн настай дэрлээ? Би 14-т иржсэн. Үнэхээр жоох. Тэгээ би амар шай болохоор жоохон найз олоход амар хэцүү. Манай сургууль ямар ч Монгол хүүхэд байхгүй. Тэгээ би ганцаараа Монгол байсан болохоор хэцүүсэн. Манай сургуульд ELL гэж байгаа юу? Бага шүү дээ. ELL рүү зөв шууд яг нэрнгэсэл шууд оронгуутлаа шалгалт аваад тэнгуутлаа шүү. За тэгэхээр 2 жилийн өмнө ирсэн, жилийн өмнө ирсэн.
Монголд 10 жилдээ хаан сурч исэн бэ? 10 жилд Улаанбаатар бүрэн дүнд сургууль гээд. Хаана вэ? Дүнжин гарвлуу. Яг Сандыг өөдөөс харсан сургууль. Би бол 1-р сургууль сурч байсан. Гол асуултууд орё заяа. За. Монгол 10 жил сурах, Канадад 10 жил сурах хоёрын ялгаа нь юу вэ? Зүгээр хамгийн том 5 ялгаа. За боли 3 ялгаа гэх юм бол За. Англи хэл нь амар сайжирна. Бүр амар эрс англи хэлтэй болно. Тэнгуудлаа ер нь орон орны найзуудтай болчихно. Тэгээд бас нэмээд яг одоо ингээ Монголд сурахаар чинь монгол хэл тэгээд монгол хичээг тэгээд орос хэл мэл орол тэгэл хайжтай штэ. Энд чинь болохоор ингээд хүсвэл яг өөрөө найзуудтай болчоод гадаад сургууль өөр хүүхдүүдээс дуртай хэлээ сурчиж болоо гэл. Ер нь нэлээд олон хүмүүс сурсан штэ гадаадаар. за бобууд болохоор Канадад 10 жил сурах, Монгол 10 жил сурахын ялгаа нь. Надад хамгийн их яриад бол хичээл сонголт нь бүр амар сонь санагдсан. Бид нар бол Монголд одоо жилд бол 15-6 хичээл бол заавал сонгодог. Заавал тэр хичээлээ үзэх хэрэгтэй байдаг. Харин энд ирсэн чи нэг 8 хичээл сонгох хэрэгтэй. Яг өөрийнхөө ямар чиглэлээр явах, ирээдүйд ямар чиглэлээр явах тэр хичээлээ голлуулаад 8 хичээлээ сонгоорой гэж хэлсэн. Энэ амар сонирхолтой байсан. Тэгээд энэхийг бас 2 улирлаар ордог байгаа. Аха. Эхний улирал нь болохоор 9 сараас 1 сар хүртэл, нөгөөх нь болохоор 2-оос 6 сар хүртэл гээд ордог. Тэгээд нэг улиралтай 4 хичээлтэй. Тэгээд хичээлүүд нэг хичээл нь орохдоо ер нь бол цаг 20 минутаар ордог. Амар удаан. Амар гайхсан. Монголд бол хичээл бол ер нь бол 45 минут Тийм 45 минутаар ордог. Тэгээд завсарлагаа нэг 5 минут. Тэгэхэд эдний хичээл болохоор завсарлагаа нь 10 минут, хичээл хоорондын зай нь 10 минут. Тэгээд амар чөлөө цаг ихтэй хичээл дээр ингээ ярилцаад ингээ багштайгаа ярилцаад ойлгохгүй байгаа юм аа очоод ингээ багшаас асууж болно. Одоо Монголд болохоор асууж болдог л байсан л та. Гэхдээ нөгөө амар 45 минут болохоор багш нар чи хурдан ингээ хичээлээ заагаад гарахгүй болохоор цагиндаа баригдаад их юм зааж чаддгүйсэн. Тэгэл амар их даалгавар өгдөг байсан Монголд. Бос барыг даалгавараас басгүй арай 11 12 хүртэл сууж хийдэг. Энд болохоор тэгээд амар бол даалгавар өгөхгүй хичээл дээрээ даалгавраа хийх боломжтой. Өө тийм үү? Тэгээд бид нарт fit time гэж байдаг. Энэ болохоор одоо хүүхдүүдийг даалгавраа хийж болно. Ойлгоогүй юм аа одоо хичээл дээр ойлгоогүй юм аа тэр багшаас очиж асууж болдог чөлөө цаг гэдэг байхгүй юу? Яг 40 минут тэр 1-ээс 4 хүртэлх цагууд байдаг. Хичээл орохоос өмнө хичээлийн дундуур хийсэн багтсан байдаг. Тэгээд хамгийн таалагдсан бас гоё юм бол lunch time те. Монголд хахад бол манайх бол 1-ээс 5 дугаар анги хүртэл lunch time одоо өдрийн хоол иддэг гэсэн Монголд бол. Харин энд болохоор бид нар том болсон ч гэсэн бид нарт lunch time гэж байгаа. Өдрийн хоол идэх цагтай. Энэ бол 40 минут байгаа. Өөх. Амралтын Монголч нөгөө нэг их завсарлага гэж хэлээд 10 минут байдаг шүү дээ нөө. Тийм хаа. Тийм гэхдээ сургууль юм аа. Манайх яг цаг хоол. Монголд бол цагийн завсарлагатай хоолны. Тэнцээс яг цагийн завсарлагатай хоолны. Манайх улсын сургууль болохоор тийм юм байгаагүй. Тэгээ зүгээр яг ялгаа нэх юм бол чиний ярьсан шиг зүгээр хичээл сонголт нь яг нэг семестртээ 4 хичээлтэй. Гэтэ яг өөр юм нэх юм бол Монголын хувийн сургууль энтхих нэг амар ялгаа байхгүй. Тийм үү? Тийм. Гэхдээ яг хоо зөвөр хэдүүлээ ингээд сурагч нар нь нэг ангитай байгаад багш нарын сольж ордог бол бид нэр ангиас сольж очдог байхгүй багш нар руугаа. Тэгээд хоолны цаг нь бол нэг цагийн завсарлагатай. 2 дахь 4 дахь өдөр давталганы цагтай бүх багш нар нь ер нь бол тэнгуудлаа 1 дахь 3 дахь 5 дахь өдрүүдэд нь дуртай клуб дугуулна сонгоо орчиж болдог. Тэгээ нэлээ олон янз бүрийн төрлийн клуб байдаг юм байна. Тэр нь амар таалагдсан. Миний хувьд болохоор яг улсын сургууль сурахад бол бид нарт бол тийм завсарлага байхгүй. Бид нар яг өглөө 7:15-аас ордог гэсэн санагч надад байна. 7:15-аас ороод 1 хүртэл бид нар яг хичээлээ хийсээр агаал өдөр 7-аас 8 хичээл орно. Тэгэл багш нар нурсаа сольж орж ирэл. Тэгээ би яг ковид үедсэн болохоор миний сүүлчийн 2-3 жил бол онлайнаар орсон. Монгол онлайнаар орсон. Тийм тэгээд 9-р ангид бол нөгөө хагас танхим, хагас анги гэдээ орж исэн болохоор бид нар бол тэгэл ангидаал. Тийм тэнгүүтлээ ингээд өдрийнх нь ээлжинд гээд дахиад нэгээс үргэлжлээд 5-6 хүртэл байж тийм. Монгол хувийн сургуулиас тэгдэг үсэн үү? Тийм манайх чинь юу шүү дээ. 8 гэж оронгуутлаа 3 гэж тараад. Тэгээд дугуулan гонгуутлаа 5 гэж тардаг байсан. Тэгээ орой манайх гэр амар хол болохоор нэг 8 9 гэж хараал
Ээлж ингээ хоолоо идэл идэхгүй бол тэгэл дахалгаараа хийгээл. Энд чи болохоор өглөө 8:45-аас орно. Тэнгуутлаа 2:55 гэж тарна. Тэгээ дуулантай болвол 5 гэж тарна. Яг баг Монголтай адилхан. Гэтэ яг хөө төгжрөө байхгүй. Хол байсан ч гэсэндээ амар хурдан метроор явцдаг болохоор ерөөсөө тэгэж зовдггүй л байсан. Тэнгуутлаа манай сургууль заалх байхгүй зөө. Тэгээд өөр тусдаа заал түрээсэлтэй өөр газрын. Тэгвэл тэр заал манайхтай амар ойрхон 5 алхал орчин. Тэгэхээр амар амар байд. Миний дараачаад ялгаа гэх юм бол сургуулийн дотоод заслах гэх юм уу, дотоод бүтсэн гэх юм уу бол шал өөр. Монголд бол манай сургууль бол тийм яг том байсан л та. Манай сургууль бол Монголд бол том. Гэхдээ эндхийн шиг тийм яг стандартын дагуу арай биш гэх юм уу. Бид нар тэгээ практис гэдэг байгаа. Одоо гал гарвал яах вэ? Газар хөдлөлт бол яах вэ? Хэрвээ одоо зэвсэгтэй хүн ингээд сургуульд ороод ирвэл бид нар Тийм байх юм уу? яаж одоо локдаун амттай хийх вэ? Ингээд зэвсэгтэй зэвсэгтэй байх гэдэг тийм үү? Бүх осол аваар зориулсан давтлагатай. Тэгээд ер нь яг одоо нэг семестртээ дор хаяж 3 удаа ч юм уу 2 удаа хий. Тэгээд Монголыг бодвол багш нар нь үнэхээр амар технологитой ажиллаж сурцсан. Монголд бол багш нар бол дандаа шохоогоор самбар дээр хичээлдэг. Зарим багш нар бол шохоноос ашигтай болчихдээ шүү дээ. Тийм бүр ууш муцтаж мустаал тийм. Тийм ээ. Энд бол багш нар бол зөвхөн компьютер дээр л ажиллана. Тэгээд бид нар ч гэсэн одоо даалгавар өгөхөд бол тэгээд цаасан дээр бид нарт бол дэвтэр гэж байхгүй. Бид нарт бол сургууль цаанаас нь цаас тараад өгчдөг байгаа. Тэгээд тэн дээр бол өөрсдөө ажиллаа тэрийг хураалгах эсвэл бид нар компьютер дээр л ажилладаг. Хичээл дээр бол өөрөө л компьютер. Тэр амар сонир байсан тийм. Одоо монголчин нөгөө хичээлийн бэлтгэл гээд дэвтэр запас үзэг юмнуудаа бүгд ингээд бэлддэг гэсэн чинь энд бас танад бас тийм дэвтэр бэлдсэн юм байхгүй. Юм байхгүй шүү. Зөвөр цаанаас нь бүх юм өгчин заяа. Зөвөр хэрвээ яг ингээд цаас мастай юм хийхээр бол цаасаа өгчин хамаг юм нь сургууль дотроо иждэг болохоор зөвөр дуртай нь очиж аваад тэгэл юмнуудаа хийчихдэг л. Тэгээд бас ангийн дотор заслууднаас амар сонирхолтой. Манай Монголд бол байдаг л яг сургууль бол модон сандал, модон ширээ мэрэг гэл тийм дээ шүү дээ. Энэхийн ширээ мэрэг бол амар сургууль биш. Анх харахад бол ямар сони юм бэ? Ийм бас хичээл орж болдог ах нэ гэж гайхсан. Ер нь амар өөр. Миний хувьд бол амар өөр байсан. Би улсын сургууль сурж байсан болохоор өөрөөсөн байж магадгүй. Өөр гэдгийн зүгээр ингээ гоё ширээ сандал. Гоё ширээ сандал ингээл хонглоор ингээл юу муутай локер идэртэй. Манай сургуулиас локер байдгүйс намайг байх гэсэн. Одоо байдаг гэсэн шүү. Тийм. Намайг хадаа локер идэр байд. Тэр бүх хичээлийг биш зөвхөн өөрийнхөө сонирхож байгаагаа сонгож сурах нь гоё юм тийм. Энэ бол амар. Тэгэхгүй одоо Монголд хахад бид нэр одоо заавал хөгжмийн хичээл авах хэрэгтэй. Эсвэл заавал технологийн хичээл авах хэрэгтэй. Ингээд бүгднийг нь үздэг бол энд бол бид нэр яг юунд сонирхолтой нь гэдгээрээ сонгож болно. Гэхдээ бас энэний хажуу гараа заавал ийм хичээлүүд авч иж төгсөх хэрэгтэй гэдэг хичээлүүд листүүд байдаг. Жишээ нь одоо заавал англи хэлийг авсан байх хэрэгтэй. Тэгээд Канадын түүхийг авсан байх хэрэгтэй. Тэгээд одоо хэрвээ сайенс буюу шинжлэх ухаанаар явах гэж байгаа бол ингээд эмч болох гэж байгаа бол эмчүүдний эмчтэй холбоотой болох гэж байгаа гэж заавал сайенс хичээлийг авах хэрэгтэй. Тэгээ хим, биологи, физик гэх мэтрээ өөрсдөө сонгоно. За тулгуурлаад өөрөөгөө ямар хичээлтэй тэрийг консултантайгаа ярилцаад чам ерөнхийдөө бол тэгээ бид нарт зөвлөгөө өгдөг. Одоо энд ирчээд 2 жил болоод 1 жил болоод манай сонсогч сая Монгол буцчаад ирсэн шүү дээ тий. Тэгээд сая байж хата гэрээ сонсно уу? Би өмнө ерөөс нэг хол ганцаар явдаг байсан байхгүй. Тэнгуут 90 жил болцсон чинь олж явах явцтай амар санаж манаал найзуудагаа санаал амралт болно шүү дээ. 7 хоногийн амралт болонгууд тэрийг ашиглаад тэг яг энэ чинь 15 цагийн зөрүүтэй болохоор би өглөөс ирж яхад тэрийг дундаж чинь. Нэг тиймэрхүү чийд юм. Тэг тэрнээс нь болоод ингээл амралт болонгууд найзуудтайгаа тоглохгүй л амар шүн хүлээгээл унтахгүй. Тэгэл шүнжин тоглонгуутлаа өдөржингөө унтч мунтаал гэдэг байсан. Ер нь амар санаал Монголд очоод нэг сар болцоод ирсэн чинь дахиж явмаар байсан гэдэг. Тэгээ зарим хүмүүс болохоор юу гэдсэн. Манай нэг 2 найз болохоор энэ ч нэг 2 жил зарим 4 жил мэржил болцоод байхгүй. Тэнгуутлаа ингээд удах тусмаа ингээд бодол нь өөрчлөгдөд бүр Монгол руугаа явмаар ч юм уу. Буцаад нутаг руугаа явмаар байдаг болчдөг гэсэн. Миний бодлоор би гэр бүлтэйг ирсэн болохоор тэгж амар хамсаг гэдэг бол болоогүй. Тэгээ Монголд байгаа найзтайгаа сансан. Жохоо ихэндээ бол найз болоход хэцүү байсан болохоор тэгээд монголоор ярьдаг хүнтэй ингээд
ярмаар санагдаад сургууль дээр бол. Тэгэхээр тэгдэм билээ. Яг эхлээд ирчээд юугаач ойлгохгүй. Тэгээ гэр орноос санаж байхад бол нэг нутгийн найз хэрэгтэй л юм байлээ. Тэгээ яг найзуудтай олцсон чинь тэгээд хаяа найзуудтайгаа гарч ороод ахаар арай гайгүй. Тэгээ сүүлдээ энэ ч дасчих юм бол тэгэл бүр юм ойлгодог болчоор өөрөө гарч ороод гоё болчих шүү дээ. Анхандаа ирээд бол Google Map хүртэл ашиглаж чаддгүй байсан байгаа. Одоо л ер Чи нь та 14 настайд ирсэн чинь. Аргагүй шүү дээ. За тэгээд Монголын 10 жилийн болоод Канадын 10 жилийн ялгаа 10 жилийн сургуулийн ялгаа нэг юм байд юм биш. Гэтэ зүгээр Монгол Канада хоёрын ялгаа одоо жишээ нь хэр вэ? Энд сайхан муухай юмнууд байна уу? Эсвэл Монгол сайхан муухай юмнууд байна уу? Газар болгондоо өөр зүй. Энд чи болохоор муухай юм гэх юм бол 10 жилийн хүүхдүүдэд хоолны материал энэ тэр ер нь хэрэгслүүд гадуур дэлгүүр хэсгээд амар хүнтэй. 12% такс хаамаагүй аавна. Бүх авсан ч 12% такса бараг аавна. Тэгээд хар тамхи энэ тэрэ зөвшөөрсөн болохоор нэр нь жоох эвгүй гарууд бас байгаа. Тэгээд нэлээд болгоомжтой явахгүй бол хэцүү. Гоё юм гэх юм бол ер нь нэлээд тухтай чил нэг 50 амгалан орно шүү дээ. Тэгэл яг PR ажил мэжлийнхаа юмыг авчих юм бол энэ ч бол амьдрахад амар гоё. Миний хувьд болохоор одоо цагийн гарын байдлын хувьд бол ингээд Монголд бол өвөл амар хүйтэн байдаг. Утаатай тэгэл айлууд хүйтэн байдаг болохоор дандаа утаатай. Би нэгсэд эзэгсэн болохоор амар утаатай байдаг байсан. Тэгээ энд болохоор өвөл утаа байхгүй. Энд өвөл бол дандаа бороо ордог. Цас харна гэдэг бол амар хэцүү. Гэхдээ цас бол орсон ч гэсэн хайлал алга болчдөг. Монгол тэгэл хийгдсэн. Монгол шиг ингэж амар зузаан цас бас орохгүй. Нөгөө зүйл нь болохоор хар тамхи гэдэг нь өөс татдаг хүмүүс их байдаг. Тэгээ жоохон ингэ мансурцсан өөс годомж хэмжээр хахад их байдаг. Миний хувьд бол амар хэцүү байдаг. Жоохон сайн юм би бодоод байдаг, айгаад байдаг хүмүүс. Тэгээ би нэг удаас хөөгдчихсэн болохоор жоохон амар юугүй байсан. Яг хүмүүстэй амар сайхан харилцаатай л да. Тэгээ сургууль дээр бол зарим үед жоохон арьс үгээр ялгарлан газар үзэл жоохон гарч ирдэг. Ингээд сайхан аашиж байгаа ч гэсэн ингээд юм асуугаад очиод одоо жишээ нь ингээд сургууль дээр бид нэг багаар ажилладаг байхгүй. Эндхийн сургуулиуд бид амар их багаар ажилладаг. Нэг юмтай яасан багаар ажиллах нь хэрэгтэй гэдэг. Тэгээд ингээд баг нь жишээ нь одоо нэг баг ингээд 4 гишүүнтэй авах хэрэгтэй байхгүй юу. Тэгээд ингээд баг нь бүрдээгүй хүүхдүүд дээр очиод ингээд би танаа багт орж болох уу ингээд би одоохондоо багт хуваарлалтайг байна гэдэг ингээд очиод байгаа. Өө яна уучлаарай бид нар аль хэдийн авцсан бахаар чамаагүй оруулж чадахгүй нэ. Уучлаарай амар илтгэе. Хогийн юм нь юу гэдгийг. Ингээ уурсан ч уурлаагүй ч вэ ингээд өөдөөс нь сайхан харьцаа л хэдэ. Энийгээ л хэдэ ингээд яаж байгаа юу бодож байгааг нь мэдэхгүй мөртлөө ингээ энийгээ л тийм үү гээл байгаад. Тэр нь амар эвгүй. Яач ч магад. Тэгээ багш нараас чи хичээлээр амар сайн байгаа болж байгаа штэ ер нь амар мундаг байгаа гэл дүн гаргах болохоор амар мундагаа ичдэг. Дүн одоо ингээ семестрээ 4 хичээл авч байгаа штэ. Тэн дээрээсээ ингээд бүгднгийн ер нь уул нь бол давах хэрэгтэй штэ тий. Тэнгуут амар юм болохоор нэг хичээл давхад тэр хичээлийн дүн 50%-аас дээш яж юм бол тэгэл давчдаг. Яг нөгөө коллеж шиг их сургуулийн үеийн шиг юм шүү дээ. Тий. Яг ингээд дүн зүгээр 50%-аас дээш байх юм бол тэгэл шууд давчдаг гэсэн. Жохон муу дөнгөд бол бид нар дараа нь сургууль руу аплай хийхэд бол нөлөөлнө. Их сургууль тэгээд сайн дүнтэй биш бол ороход хэцүү. Ер нь бол тэгэл орох жоо университет ч юм уу коллеждоо яг хэр их дүн нэгж байгааг гээд бүрдүүлчихвэл амар л. Коллеж тэгснийх одоо ингээд Канадад үлдээд сураад амьдрах тийм төлөвлөгөөтэй юм. Тэгээ ерөнхийдөө Канад тэгэж тэгэхэд амар боломжтой газар шиг санагдаж байна тий. Тэгээ уул нь бол амар боломжтой. Тэгээ яг нэг цагийн ажил ядаж цагийн ажил хийж эхлүүл амар ойр дутуу энэ тэр юмныхаа хоолны мөнгө ч юм уу болохгүй бол ер нь амар үнэтэй болохоор уул нь бол амьдрахад амар гоё. Тэгээд янз бүрийн хүмүүстэй танилцж мэлцэл явуул гоё л ээ. Миний хувьд болохоор би бол энд үлдэх сонирхолтой, багш болох сонирхолтой. Би сайенсийн багш болт юм уу гэж ер нь бодож байгаа. Тийм болохоор их сургуульд аплай хийн гэж. Зөвхөн үн мөнгө ярьсан чинь нэрээ бас яг манай бобо бол жишээлбэл гэр бүлийнхэнтэй амьдардаг болохоор тэр үн мөн хайрсны талаар сайн мэдэхгүй. Тэрийг бол ярихгүй. Гэтэ сонсоогийн зүгээс нэг жоохон сонсъё. Сонсоо байрандаа хийдэг төлдөг сард юу амьдрах зардал хэр болж юм. За газар болгоныхоо байршлаас хамаарат үн нь өөр. Тэгээ хэдэн өрөө байна, скол студио яг нэг өрөө ч юм уу.
Манай бэр болохоор нэг нууртай жоохон ойрхон. Тэнгуутлаа 3500 гэдгийг яг бүтэн үнэ нь болохоор. Гэтэ сарын түрээс нэг штэ. Тэгээ би болохоор өөрөө түрээсэлж амьдэрдэг болохоор 1750 төлдөй. Тэгээд сард хоолны мөнгө за яг 2-7 хоногт барагцаагаар $150 үрчтэн. Хоолныхоо юмнуудыг авах болохоор. Тэнгуутлаа сургуулийн төлбөр гэх юм бол одоо миний яг сурж байгаа 12 дугаар ангийн сургуулийн төлбөр бол нэг 2 семестр нийлээд $20,400 болох. Тэгээд юмнууд бол байж л. Яалчгүй л гээл үнтэй сонсож байна тий. Тэнгуут ингээ ер нь л бүх юм амар үнэтэй болохоор ядаж цагийн ажил хийжвэл инээ тэр юмнаас өнгөлөх гэдэг байхгүй. Миний нэг мэдж байгаа маань хувийн сургуулийг бодох юм бол улсын сургууль нэг хэдэн мянган доллараар татуу байд юм шиг байна тий. Нэг 15,000 мянга хавцаа ч юм уу байд юм шиг байна тий. Тэнгуутлаа чинь тэгээ байрныхаа түрээсээ төлчөөд бас дээрэс нь өөртөө эргэтэй юм аав штэ. Нэг өрөөндөө эргэтэй тавилах ч юм уу. Юу ч байхгүй зүгээр байрлал орчих юм бол тэгээд тавилга авах хэрэгтэй болчихно. Тэнгууд хичээлээ хийх гингууд интернет байхгүй. Интернетийнхэн мөнгө, тогны мөнгө нэ тэр юм. Яг л ер нь яг нэг том хүн болцсон ажил гарцсан ах мах шиг л санагддаг. Гэтэ яг нөгөө одоо юу яаж байгаа болохоор одоо чинь 10 жилийн хүүхдүүд эрэхтэй болохоор нэг бол гэр бүлтэйгээ нэг бол ингээ хомстей суух гад ирэх учраас тийм тавилга болгоны талаар бол их амар санаа зовчихлоо. Сүүлийн асуултаа юу энд ингээд амьдраад цаашаа сургуульд сураад байна гэдэг чийгтэй. Тэгээд ерөнхийдөө Монголд очиж амьдрмаар юм бэ нү? Яамаар юм бэ? Бүр эндээ байх уу? Яг уу Монгол би миний мэржлийн онцлогоос л хамаарх л баг л та. Тогооч болно. Тэгээд аль газар нь арай их ашигтай байна. Аль газар нь эрүүл байна. Тэгээд ер нь тэрийгээ сонгоод байна гэж бодчих. Тэгээд тэрийгээ бодонгууд эн чинь арай хамаагүй ирээдүйтэй байгаа. Тэгээд би бол уул Монгол явмаар л хэдий. Тэнгуут эн чинь яг PR аваад лаг болчих юм бол Монгол явахгүй. Тэнцэнээс гэрийнхнийгаа татдаг юм гэж. Эхнээс нь найзуудаа танилцуулаад найзуудынхаа орох байгаа сургуультай нь очиж танилцаад ийм байд юм байна гэж яриад тэгээд эхнээс нь найз мэдсээ татаад эхэлсэн. Тий. Миний хувьд болохоор би багш болох байгаа болохоор би бол буцаж Монгол руу явна гэдэг төлөвлөгөөтэй байгаа. Ер нь бол гэтээ эхлээд эндээ сур төгсөөд мэдлээ мэрэгчлээ эндээ аваад тэгээд энд хэдэн жил багшилж байгаа чадвал амьдрах эрх аавна гэж бодож байгаа. Тэгээд дараа нь би өөрөөр улс орнуудад аялж ер нь англи хэл заах сонирхолтой. Тэгээд ер нь бол би Монголын хүүхдэд англи хэл заавар санагддаг. Яагаад гэвэл манаас сургуульд бол англи хэл тийм сайн ордгүй байсан. 7 хоногт 2 өдөр л англи хэлний хичээлтэй. Тэгээд 45 минут. Тэгэхээр хүүхдэд англи хэл сурах амар хэрэгцээтэй амар хэрэгтэй Монголд бол. Тэгээд тийм болохоор би Монголд очиж. Гэтэ юу юм шүү. Яг ихэнх манай сургуулийн багш нар, хувийн багш нар штэ. Хувийн сургууль болохоор тий. Тэнгуут өөртөө амар юм өөрийн хувийн бодолтой байхгүй. Өөртөө юм ингэж заамаар байна гэд над өмнө ярьдаг лээсэ. Тэнгуут чи багш болчоор чи өөрөө амар лаг багш байсан ч гэсэндээ заавал тэр улсынхаа системээр баригдчихад идсэн аахгүй. Гэхдээ би тэрийг өөрийнхөө системтэй холилж орж болно. Time уу цаг хугацаанд харуулна да. Тэгээд би бас яг Улаанбаатар багшлыг хүсдэг. Амар хөдөө орон нутагт багшлыг амар хүсдэг. Гоё байна. Маш гоё бабада амжилт хүсье. Сонсоодоо бас амжилт хүсье. Ойлаа айгуу гоё ирээдүгөө төсөөлөд ингэж явж штэ. Амар эртнээс бодож эхэлсэн байна. Бас баяр хүргэе. Олоотаагаас л бодож эхэлсэн. Тогооч ярих талаараа. Тий, яг анх удаага хоол хийж үзээд 7 таахта. Тэгэл яг би өөрөө мэдэхгүй шүү дээ ямар хайх хэвээр. Тэгэл имэд идүүлээл, дүүд идүүлээл, пупа гоё юм байна болол. Тэгэл тэрнээс мотивашн авангуутлаа шууд тоогооч болмоор санагдал. Ямар гоё юм бэ? Би болохоор багада дандаа өөртөө хичээл зааж тоглолдог байсан. Би хичээл ойлгохдоо жоохон муултаа. Хичээлдээ Монгол хаа тийм амар болсон байгаагүй хичээлтэй. Гэхдээ би ингээд тоглоом тоглолтоо хичээлээ ойлгоогүй үедээ ингээд цонхон дээр маркераар хичээд багшаагаа дуурайгаад ингээд хосмох зүгээр ингээд хоцоц унсаж байгаа багшаагаа дуурайж байгаа ингээд цонхон дээр ингээд маркераар хичээд тэрийг ингээд хүүхдүүд зааж ингээд нэр дуудаад ингээд тоглолт. Багасаа ярнаа багш болох сонирхолтой байсан. Гэхдээ гэр бүлийн хувьд бол манай гэр бүл нар эмч болчихоо штэ, эмч болох хэрэгтэй штэ. Ер нь тэгэл эмч юм уу санхүүчид нар болох хэрэгтэй штэ гэдэг жоохон тиймэрхүү юм. Тийм нөгөө нийгмийн шахалтууд байгаад байна тий. Тэрийг амар эхлээд блоклохгүй л болохгүй шүү дээ. Эсвэл яг нэм үсэн шийдчихэд
одоо хичээл сонголт чи 10 дугаар ангиас нь ахуулаад нөгөө сонгон гэж явдсан шүү дээ. Тэнгуут 10 маравта орохоос өмнө ч юм уу нэг өөрийнхөө яг шийдсэн мэргэжлээ сонгохгүй бол гадаад мадад сурахад хүртэл яг толгойн нэрвцэн. Тэгээ гадаад руу явахаас өмнө ч гэсэндээ нэг сонгосон мэргэжлээс шал өөр сонгонд суудсан хүүхдүүд байдаг шүү дээ. Би чинь ээж наваг архитектураар сур гэдэг байсан. Тэгээ өөрөө тоогооч болно гэд. Тэгээд ээж болохоор уурлангуутлаа тэгвэл хослуул гээл. Тэнгуут Монголд чинь сонгонд оронгууд би хар зураг гэдэг архитектор авчна. Тэнгуутлаа шууд биолог гэдэг тоогооч болчихно. Тэгвэл ингээ хамаг юм холиод явчихаар сүүлд нь амар толгой ирдэг болохоор яг зөв юм эхлээ сонгож байгаа юм л. Би бол энд ихлээд science буюу одоо шинжлэх ухааны багш болъё гэж. Би биологийн багш болох амар сонирхолтой. Гэхдээ би одоо Монголд ч би биолог заахгүй бол англи хэлийг заамаар. Энд бол биолог болдог гэдэр заагаад Монголд ч бол хүүхдэд англи хэл заамаар. За маш гоё, амар гоё штэ. Ямар гоё юм бодч байдаг хүүхдүүд ээ. Нэг нь 16-тай, нөгөөх нь 18-тай. 10 жилийн хүүхдүүд байгаад байгаа. Гоё байна. Тэгээд надтай сууж 10 жилийн талаар ярьсанд баярлалаа. Мэргэжил сонголтын талаар ярьсанд баярлалаа. Хүүхдүүд бас өндө сонсох байх гэж бодож найдаж байна. Тэгээд дахиад үргэлжлүүлээд манай хоёроос асуух зүйл байх юм бол комент хэсэгт сэтгэлээ бичээд үлдээнгүүт манай хоёр хариулаад өгнө. Энэ яриа бол нэг амар тийм интервью сэтгүүлч юм байх ёсгүй зүгээр л ингээд гоё нааш ирэх байгаа 10 жилийн хүүхдүүд сонирхож байгаа бол гээд ингээд энэ бичлэг хийсэн шүү. За тэгээд визмисийнхаа талаар яаж ирсэн, ямар визээр ирж байгаа талаараа ярьсан уу харж аашлаа манай хоёр бол ингээд 10 жилийн хүүхдүүд бүх степ энтрийг нь мэдээд байхгүй. Тэгээд тийм болохоор визний талаар ярьсангүй. Гэхдээ манайд Green Line Immigration гэдэг нэртэй юм Ванкуверт суурилсан цагаачлалын хуулийн компани байгаа. Тэд нартай холбоо хараад асуух зүйлээ асуугаад виз гаргуулах тийм зүйлүүдээ хийлгүүлж бас болно шүү гэж энэ төвшин тус зурдээ. Тэгээд хоёртоо баярлалаа. За тэгээд энэ бичлэгийг хүргээд дуусгаж байна. Дараагийнхаа Канадын амралтын өдрөөр уулзлаа. Түр баяртай.